Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн өнөөдрийнхөө бичлэгээрээ батгтай арьсан тустай хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болно. За эхлээд нэг зүйлийг сануулж хэлмээр байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь болохоор яг миний одоо өдөр тутамдаа идэж уух дуртай, ялангуяа хүнсний дэлгүүр ороод заавал авдаг хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. За нэгдүгээрт би мандарин, жүрж, бэрсүү жүрж нь маш их дуртай. Яагаад вэ гэхээр эдгээр нь болохоор цитрусын төрлийн жимс учраас өөртөө С витамин маш их агуулж идэг. С витаминтай жимс эзнэр бидний арьсанд яаж нөлөөлдөг вэ гэхээр С витамин болохоор ялангуяа батханы совьтой хүмүүс ялангуяа ийм С витаминтай жимс эзнэр тэрийг одоо батханы сорийг илүү хөдөлгөрүүлж өгдөг. Дотроосоо бас арьсыг гоё одоо юу гэдэг дэмжиж өгдөг, одоо төлжүүлж өгдөг гэх юм уу да. Арьс нь нэлээд сайн байдаг байгаа. Бас арьсыг гоё цайруулж өгдөг учраас иймэрхүү жимсийг заавал идж байгаарай гэж би бас зөвлөх байна. За хоёрдугаарт болохоор бидний бас айгүй дуртай идэх дуртай амттан байдаг шүү дээ. Тэр нь болохоор шоколад байдаг. Шоколад гэхээр сүйтэй, эсвэл самартай одоо юу гэдэг юм зөндөө олон төрлийн шоколад байдаг тийм ээ. Миний хувьд болохоор би хар шоколад нь илүү их дуртай. Хар шоколадыг би сонгохдоо хүнсний дэлгүүр орохдоо сонгохдоо яаж сонгохдоо гэхээр хувийг хардаг. Яг энэ нүүрэн талдаа одоо хувь байдаг гэх юм уу да. Жишээ нь энэ дээр 70% гэсэн бааз 70%-тэй какао гэсэн мэл. Энэ нь болохоор какаоны хэмжээ 50%-аас дээш байх тусам ерөнхийдөө цэвэр хар шоколад байна гэж ойлгож болно. Ер нь хувь нь өндөр өсөх тусам биед илүү сайн тустай, цусны эргэлтийг сайжруулж өгдөг, зүрхний үйл ажиллагаанд сайн. Тэгээ бас какао нь өндөр байх тусам антиоксидант их агуулдаг учраас арьсанд их сайн байдаг. Тэгэхээр какао хэмжээг заавал сайн харж авах хэрэгтэй. Хэрвээ нүүрэн талдаа юм какаоны хэмжээ нь байхгүй бол яг ард талдаа одоо яг нөгөө найрлаган дээр нь одоо шинэ энэ гэхээр 54% какао гэдэг артаа бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр заавал нүүрэн талдаа биш, ард талынх нь бас найрлагыг бас харж агаарай гэж бас зөвлөмөр байна. За тэгээд 3 дугаарт болохоор турмерик гэж та нар сонсч байсан үгүй юу? Гэхдээ ихэнх хүмүүс сонсч байсан баха. Энэ турмерик гэдэг энэ энэтхэгийн ийм хоолны амтлагч байдаг. Гэхдээ яг заавал хоолны амтлагч гэхээсээ илүү энэ турмерик гэдэг энэ зүйл нь болохоор бидний одоо янз бүрийн өрөвсөлт өвчнөд нэлээд сайн байдаг, ханиаданд сайн байдаг. За дээрэс нь батгтай арьстай хүмүүс ч гэсэн энийг бас хоолгонсондоо ялангуяа нэгдүгээр бол хоёрдугаар бол шүтээ хоолндоо ч гэсэн бас юу гэдэг нэг халбарыг хийгээд идвэл бас айгүйх сайн байдаг. Ерөнхийдөө энэ турмерик нь болохоор цагаан гаатай ер нь жоохон төстэй гэж ерөнхийдөө бас ойлгож бас болно. Гэхдээ ерөнхийдөө л энийг сайн судлаад үзвэл ер нь бол бүх төрлийн өвчнөд айгүй сайн байдаг юм билээ шүү. За дөрөвдүгээрт болохоор бид нар өдөр тутамдаа чихрийн төрлийн ялангуяа элсэн сахарыг бол аюух хэрэглэдэг штэ. Амт оруулах үүднээс өглөөний кашндаа ч гэдэм үү эсвэл талхан дээрээ түрхэд иддэг ч гэдэм үү те асгаад идчихтэй штэ. Яг манай гэр бүлийн хувьд болохоор ийм шилэн савн элсэн сахараа хадгалдаг байгаа. Гэхдээ цагаан сахараас илүү бор сахарыг бол ерөөдөө идэх дуртай. Яг гэхдээ энэ жоохон бага зэрэг жоох үлдсэн байна. Ерөөдөө бид нар энэ бор сахарыг бол аюух иддэг. Бүр болохгүй ийм солонгосын хүнсний дэлгүүрүүдээр бас зарагддаг ийм бас байдаг. Тэгээд бор сахар нь илүү цагаан сахарыг бодвол илүү биеийн тустай байдаг гэдгийг бас та нартай бас далиндуулаад бас хэлчихье. За дараагийнх нь болохоор ногоон цай байна. Ногоон цай нь болохоор ходоод нарийн бүдүүн гэзэг гоё цэвэрлж өгдөг, жингийг гоё барьж өгдөг. За мөн дээрээс нь антиоксидант маш ихээр агуулж байдаг учраас арьсанд нэлээд тустай байдаг. Ерөнхийдөө ингээд сайн судлаад үзэх юм бол батгтай арьсан тустай зүйлс гэд хайгаад үзэхээр хамгийн номер 1-т ногоон цай
явж идэг. Тэгэхээр ногоон цай үнэхээр ач тустай байдаг шүү. Тийм учраас ногоон цайг заавал ууж явах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор гурвалжин будаа бас идэж явах хэрэгтэй. Гурвалжин будаа нь болохоор ходоодны гөрөл цөөлгөнийг сайн сайжруулж өгдөг учраас өтгөн хаталтанд бас их сайн байдаг. Ер нь бол идэж ууж байгаа хоол хүнсэн дээр бол маш сайн анхаарч явах хэрэгтэй. Бид нэр болохоор нэг том алдаа нь болохоор дандаа л гаднаасаа л батхыг болохоор гаднаас л эмчилчих гээд байдаг штэ. Үнэтэй цайтай гоо сахны бүтээгдэхүүнийг хэрэглэх гээд байдаг. Хэрэглээл одоо арьс маань гоё болчихно гэж андуураад байдаг. Гэтэл өдөр тутамдаа бидний идэж ууж байгаа хоол хүнс маш их одоо чухал байдаг. Тэгэхээр эрүүл зөв хооллох хэрэгтэй гэж би уриалмаар. За дараагийнх нь болохоор өглөөнийхөө цайн дараа бид нар тараг, самар, түрүүний хэлдгээр одоо гурвалжин будаа, за тэгээд овёс идэж бас болно. За тэгээд жимс идэж болно. Жимс бол ер нь бол бүх төрлийн идэж болно. За тэгээд бас цэвэр ус сайн ууж авах хэрэгтэй. Яг бол бид нар нөгөө өдөр тутамдаа маш их хөдөлгөөн хийж яадаг. Яг энэ арьсаараа дамжуулаад бид нар хөлс их ялгардаг. Хөлсөөрөө дамжуулаад юу гэдэг шингэдээ маш их алдж яадаг учраас доор хаяж бид нар 2-3 хаяг заавал цэвэр ус ууж авах хэрэгтэй. Тэгснээр бид нар одоо гэдэг тэр шингэнээ нөхөж аавн дээрээс нь арьс маань илүү гоё чиглэг. Тэгээд энэ хаврын нөхцөлд арьс аягүй хурааших гэдэг нь шүү дээ. Тэр үед ус сайн ууж авах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор салмон буюу яргаа загсыг бас идэж авах хэрэгтэй. Яг бол яргаа загс нь болохоор омега 3 маш их агуулж яадаг учраас арьсны цусан хангамжийг бас сайжруулж өгдөг байгаа. За тэгээд хамгийн сүүлд нэг чухал зүйл хэлье. Тэр нь юу гэхээр шөлтөө хоол сайн идэж байгаарэ. Шөлтөө хоол нь болохоор янз бүрийн тэр юу гэдэг бэлэнгой мөн халуун ногоо эсвэл шарсан түлсэн хоолноос хамаагүй тэр тэгээ биеинд ч бас тустай байдаг, арьсанд ч бас тустай байдаг. Тэгэхээр шөлтөө хоол сайн идэж байгаарэ гэж би бүр дахин хэлмээр байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд манд маш их таалагдсан бол лайк дараарай, бас коммент хэсэгт бас гоё сэтгэлдээ бас бичиж бүлдээж болно. Тэгээд дараагийн бичлэгэн дээр болохоор би арьсанд тусгүй, арьсанд хортой ямар хоол хүнс байдаг талаар бас бичлэг бэлдэж оруулах болно. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.